Сайн уу Бамби TV байна. Нөгөө нууцлаг сүмийн үннийг болохоор дараагийн анги маань эхэлж байна. Үнэн дээр энэ арал болон сүм бол тэр чигтээ лойрын бүлэглэлийн төв үүр байсан. Сүмд ирж хүч асаадаг хүмүүс энгийн сүсгтнүүд биш, харин энэ лойрын сүлжээнд илсхийг хүссэн шинэ гишүүд байдаг. Тэд асар их гишүүнчлэлийн төлбөр төлөхөөс гадна бүлэглэл тэдний ар гэр түүхийг нэг бүрчлэн нарийн шалгадаг байна. Тэрхүү шалгалтын хариуг хүлээх зур тэднийг арлын цагдаа нар хорж цагддаг бөгөөд тэдгээр цагдаа нар бол үнэндээ сүмийн тижээвэр анж ноход байдаг. Хэрэв шинэ гишүүнээс ямар нэгэн сэжигтэй зүйл илэрвэл өнөөх цус далуурчин чөлвөн шууд түүнийг устгаж далаа руу шиддэг байна. Шалгалтын тэнцвэл цагдаа нар тэднийг суллаж аль бие усны лойрчин болгодог бүтэцтэй. Мөрдлөг хийж явсан манай хоёр жолооч тэдний нүдээр шалгалтад унсан сэжигтнүүд шиг харагдсан тул тэднийг далаа руу шидэх үхлийн тавилан хүлээж байлаа. Энэ бүх бузар хэргийн оройд зурагчин дүртэй гоо сууж арлыг бүхэлд нь удирдах байв. Дүүжи сончоол дарга хоёрыг анх ирэхэд тэр хэдийнэ таньчихсан мөртлөө зурагчин болж жүжиглэн анхаарлыг нь сарниулж байж. Одоо Солонгон таксины баг түүхэндээ байгаагүй хамгийн том аюултай нүүр тулж бүрэн сүрэх хэрмэгт ирдэг. Эхэндээ сончоол дарга анхаарал сарниулах гэж далайн эрэг дээр загасцалж байгаа дүр эсгсэн ч дайснууд түүний хэдийнэ мэдчихсэн байв. Тэд арлын цагдаа нарыг явуулж сончоол даргыг ямар ч эсрүүцэл үзүүлэх чадваргүй болон амжид завинд суулган авч чадна. Дүүжийг сүм рүү нэвтэрж байх хооронд багийн бусад гишүүд ч тус тусын даалгавраа гүйцэтгэж байлаа. Гуйн алуурчин чулвонгийг машиныг дагаж Чуэ Пак хоёр зурагчин гүүгийн араас мөрдөнө. Уг нь энэ хуваарлалт зөв байсан ч тэд гүүг хитрхи дутуу үнэлчихэж Пак ах зурагчныг дагаж яваад нэгэн донтогсдын уулзалт цуглаан дээр ороод ирнэ. Тэнд архинд тамхинд донцсон хүмүүс сэтгэлдээ хуваалцаж байв. Залжин зурагчин гүү өөрийгөө кино зохиолч амьдралын тухай түүх хайж яваа хүн хэмээн гайхалтай жүжиглэж заал дүүрэн алга ташаалт авна. Удамжгүй Пак ахын ээлж ирж тэрээр өөрийгөө хий үнэрлдэг донтон хэмээн жүжиглэх боловч хэрсүү зурагчин түүнийг хэдийнэ анзаарчихсан байлаа. Тэр Пак ахыг гадаа хүлээж байгаад чи энд юу хийж яваа юм гэж тулхна. Пак ах сандарсандаа донтон гэж зүтгсэн ч түүний нүдэнд донтогчих шиг биш. Гар дээр нь ямар ч тарианы мөр байхгүй байсан тул гүү түүнийг дорн барьж орхино. Ингээд манай багийн 5 гишүүнээс 2 нь холбоо тасарлаа. Үнэн дээр гүү тэр цуглаанд донтогсдын мэдээллийг цуглуулах гэж ирсэн байдаг. Цуглааны дараа тэрээр автогсоол дээрх бүх машины дугаарыг авч туслах руугаа илгээн тэдгээр сул талтай хохирогчдыг занлахилж мөнгө саах шинэ лойрын төлөвлөгөөгөө эхлүүлсэн байна. Энэ хооронд гүүгийн өнөөх машиныг даган далайн гаралтай бүтээгдэхүүний агуулгад ирнэ. Гэвч хөлдөөгч доторх хайрцагт загас биш, харин лойрт ашигладаг утас, бичиг баримтууд дүүрэн байх нь тэр. Бүх зүйлийг арал дээр бэлдээд их газар руу илгээдэг. Бүр гадаад гишүүдэд нислэгийн тийз авч өгөн бичиг баримтыг нь нутаг руу нь буцаан ажилуулдаг аврах сүлжээ байх нь тэр. Гүүийн ухрах гэж байтал алуурчин чолбон гинт замаас нь гарч ирж хаалтыг нь хаана. Ингээд таксины баг дахин нэг гишүүнээ алдна. Пак ахтай холбоо тасарсныг мэдсэн Чуэ ах араас нь арал руу дахин ирнэ. Энэ шийдвэр зөв байсан ч тэрээр арал дээр хөлийнхөө давхайг тавимагцаал чулбонгийн хотолтонд орж ухаан алдуулдаг тариагаар тариулна. Ингээд манай 4 гишүүд бүгд ухаан алдаж ачааны машин түгжигдэж орхино. Одоо багт баригдаагүй ганцхан хүн үлдсэн нь Дүүжи байдаг. Тэрээр сүм рүү иргэн орч таазнаас дүүжилсэн дэнлүүнүүд нь үнэндээ шинэ гишүүдийн мэдээлэл болохыг Бурхны хөшөөний байрлал нь лойрштын зэрэг дивийг зааж байгааг олж мэднэ. Яг энэ үед сүмийн дарга лам гүүгийн гар хөл гарч ирнэ. Тэрээр Дүүжийг устгах тушаалавч камераар байршлыг нь тогтоосон ч Дүүжи зогтохын оронд сүмийн гол танхимд маш тайвнаар хүж уйгуулan залбирч сууна. Ламын асуултанд Дүүжи өөрийгөө шинэ гишүүн хэмээн жүжиглэх боловч тэр дороо арлын цагдаа нарт баригдаж одно. Тэрээр хамтрагчдаа баригдсныг ч мдээгүй байлаа. Баригдсан 4 гишүүн гүүгийн тушаалаар далаа руу шидүүлэхээр иргэдээр хүлээж байв. Гэтэл цагдаа нар гинэт Дүүжийг суллах тушаал авна. Тэрээр гарч ирээд хинтээж холбоо барьж чадахгүй байтал гүү гарч ирж түүнийг хоолнд өрнө. Энэ бол үнэндээ амьд үлдээх үү? Устгах уу гэдгийг шийдэх үхлийн байцаалт байлаа. Гүү өөрийн хүүтэн цэвлэгдэрхөө гаргаж чиний нөхдүүд хизээч уцаахгүй гэж занл хийлнэ. Түүний туслах авгай зөөврийн компьютер авчирч Дүүжигийн түүхийг нэг бүрчлэн шүүж яриаг нь тандаж суна. Ганцхан үг зөрвөл үхэл хүлээж байв. Дүүжи энэ занл хийлэл тоглоом биш гэдгийг ойлгож байлаа. Гүү түн рүү яг л олзоо отож буй аратан шиг ширтэн. Дүүжи өөрийгөө бүх хэргийг удирдсан гэдгээ хүлээн зөвшөөрөгч өөрийгөө ердөөл амьдрал нь бүтлгүүцсэн мөнгөний төлөө үххээс ч буцахгүй лойрчин болж жүжиглэнэ. Тэрээр урд нь устгагдсан лойрчин Ким Уёнгийн шугамар энэ сүлжээг олж мэдсэн гэж хэлнэ. Гүүгийн царай хувирч тэр
үнэхээр Ким Уёнгийн босс байж таарна. Эхний давааг давсан ч дараагийн асуулт улам ширүүн ирлээ. Ажилд ормоор байвал ажлын туршлагаа ярь гэхэд энэ нь Дүүжигийн хамгийн сайн чадах зүйл байдаг. Тэрээр урд нь хувирч байсан бүх төрүүдэд үнэхээр сэтгэл өвдөм, нулимстай түүх болгон ярьж өгнө. Би математикийн багш байсан ч сурагчдад дээрлэхүүлж гарсан. Технологийн компанид орсон ч дарга маань галзуурчихсан. Утасны лувир хийж байгаад прокурорт баригдаж бөө болсон ч бүтээгүй. Шөнийн клуб галагч хийсэн ч цагдаа нар хар тамхины хэрэгээр хаачсан гэж уйлагнан ярихад гүү түүний залгуу амьдралыг өрөвдөн биширч бусдын төлөө биш өөрийнхөө төлөө ажил гэж зөвлөнө. Туслах нь интернетээс шүүж үзэхэд Дүүжигийн хэлсэн түүх бүгд үнэн болж таарсаар шалгалтыг бүрэн давна. Шагналт нь гүү түүнийг найзуудыг суллаж аюулгүй газар хүрэхийг даалгана. Тэд түр хугацаанд амьд үлдсэн ч арлаас гарч чадаагүй. Алхан бүрэн хяналтанд байв. Тэгтэл ухаан орсон дөрвөн гишүүний хажууд нэг нь танихгүй дуу гарна. Хэрв намайг тэр үед далаа руу шидсэн бол миний цагт хойд солонгос руу урсаж цагдаа нарч болохгүй байсан биз гэхэд тэд бие биенээсээ сэжиглэнэ. Гэтэл тэр хүн бол 6 сарын өмнө сураггүй алга болсон 90 сурвалжлах сэтгүүлч байж таардаг. Тэр амьд үлдээж энэ 6 сарын хугацаанд арлаас цухталгүй бүлэглэлийн хэргийн нотлох баримтыг цуглуулж байжээ. Ингээд Солонгон таксины баг арлын дотоод бүтцийг сайн мэдэх хүчтэй холбоотонтой болов. Маргааш өглөө нь лам Дүүжид эхлээд барьцаа мөнгөө тушааж байж сүлжээ нэлсүүлнэ гэж тулгана. Дүүжи огт сандарсангүй. Такси компанийн даргаыг хуурч байр машиныг нь барьцаанд тавиад 2 тэрбум вон зэлчихсэн. Түүнийг авчирч хөрөнгө оруулнаа гэж заллина. Тэгээд зал гаргаж эхлээд би бараа болон тоног төхөөрөмжөө үзмээр байна гэж тулгахад лам Дүүнийг улам бүр бишрэнэ. Гэвч Дүүжигийн түүхийг дахин шүүхэд нэгэн аимшигтай зүйл илэрнэ. Дүүжигийн ажиллаж байсан газар болгоны хүмүүс үхэж эсвэл сураггүй алга болж зөвхөн тэр л ганцаараа амьд үлдэж байж. Гүү түүнийг дахин дуудаж үүний тухай асуув. Дүүжи энэ удаа уурлаж байгаа дүрсэн би тэдэнтэй хамт хүээгүүд харамсаж байна уу? Би ч гэсэн амьд үлдэхийн тулд зүтгэсэн амьдралаа өөрчлөх гэж энд ирчгээд ийм асуулт сонсох гэж үү? Химээ жүжиглэхэд гүү түүнийг бүрэн уйчилж, бүр буруу ойлгосондоо харамсаж байгаагаа хэлнэ. Ингээд гүү түүнд бүрэн итгэж шоронгоос дөнгөж судлагдсан Ли Гихүүнтэй уулзуулна. Ли Гихүүн шоронгоос гараад том хөдлөх гэж 1 тэрбум вон авчирсан ч хакер аваа Юрим түүнийг энэ мөнгөөр том мөрөгтэй тоглоомын сайт байгуулахад хүрэхгүй. Цагдаа нарын хамгаалтын мөнгө нь л сард 150 сая вон хэрэгтэй гэж урамгүй болгоно. Ингээд тэр арга буюу утасны лувраар мөнгө цуглуулахаар болж гүү түүнд тохирогчдын мэдээлэлтэй флаш диск өгөөд 1 тэрбум воныг гишүүнчлийн төлбөр хэмээн хураачихна. Түүнтэй хамт ирсэн 2 залуу дараа нь мөнгө өгье гэж зүтгэхэд тэднийг хөөж гаргах бөгөөд гадаа гарахад нь алуурчин чулвон хэдийнэ хүлээж байгаад тэднийг устгаж орхино. Үнэн дээр 7 жилийн өмнө гүү прокурор байхдаа гэмт хэрэгтнүүдийг барих биш харин өөрийн компанида элсүүлдэг байж. Луурчин лам 15 жилийн өмнө ял авах ёстой байсан хакер Юрим, авилгалч цагдаа Ким хөлсний алуурчин чулвон нарыг тэрээр өөрөө ялыг нь хэрэгсэхгүй болгож энэ луурийн диваажин арлыг байгуулсан түүхтэй. Одоо Солонгон таксины баг энэ бүлэглэлийн түүхийг бүрэн мэдлээ. Харин хамгийн гол нь гүү луурийн зохиолуудыг бичиж дэлхийд даяарх салбарууд руугаа түгээж байлаа. Энэ цус сүлжээг таслахын тулд арлын хаа нэгтээ нуусан төв серверийг олж дэлхийн нийтийн сүлжээг унтраах ёстой байв. Сэтгүүл залуу сервер хаана байгааг зааж өгөх бөгөөд гүүийн хамгаалтыг эвдэх тусгай төхөөрөмж авчрах хүртэл маргааш өглөө болтол хугацаа хожих төлөвлөгөө боловсруулна. Дүүжи тэднийг хооронд нь муудалцуулах тактик хэрэглэнэ. Маргааш өглөө нь пак ах мөнгө авчрах нэрээр их газар руу явж төхөөрөмж авчирна. Үлдсэн хүмүүс нь гүүгийн дэргэд зориуд хөрөнгө оруулалтаас болж муудалцаж байгаа дүр тоглоно. Дүүжи гүүд хандан өнөөх тэнэг таксины даргаыг устгахчих мөнгө хуваахгүй амар штэ. Даргач биш байж их зантай юм гэж шивнэн. Сончол дарга ламд хандан дүүжийг устгачих. Мөнгө нь минийх мөртлөө намайг хүндлэхгүй байна гин. Тэгтэлгүйн гүүд хандан бүгдийг нь устгачих гэж хэлэхэд гүү бүр гайхаж орхив. Тэр дүүжи гүүийн хоёрыг хосууд гэж бодож байтал би биенээ устгах гэж байгаад эргэлзэж эхэлнэ. Тэднийг би биенээ устгаж мөнгө авах гэж байна гэж бодсонгүй өөрөө ч мөн бүх мөнгийг нь аваад зогтох төлөвлөгөөгөө дотроо бодоод сум. Яг тэр үед өнөөх цуст ачааны машин дахин хөдөлж эхэлнэ. Энэ машин хөдлөвөл хин нэгэн өгдөг жамтай. Энэ удаагийн байн дөнгөж сая 1 тэрбум вон тушаасан Ли Гихүүн байлаа. Дүүжи багийнхандаа хугацаа хожиж гүүнийг сервер руу нэвтэх боломжоор ханхыг тушаана. Багийнхан тал тийшээ тарж саатуулах төлөвлөгөө эхлүүлнэ. Сончол дарга хоолны хорхойтон болж жүжиглэн ламын цагаан будаа шүлний тухай эцэс төгсөлгүй маргаан татан оруулж чихийг нь өвдтөл ярина. Нөгөө талд Чуэ Пак 2 хакер
авгаа Юримыг мөрөөдө тоглоомд уруу татаж, зориуд дараалан хожигдож түүний нүдийг сохолж орхино. Дүүжи гүүд мөнгөө тушаах дүрсгэн түүнийг машиндаа суулган уулын зам руу тавхина. Замдаа тэр илдэв зүйл залчиж байснаа гинэт сонжоол даргаыг биш гүйнийг устгая. Тэр дэндээ үзэсгэлэнтэй юм. Өөр ирчүүдтэй орооцлоод байж магадгүй гэж дэврэхэд гүү уурлаж толгоо нь бүр өвдөж эхэлнэ. Энэ үеийг ашиглан гүйн сүм рүү нэвтэрч бурхны ширээний доорх нууц хаглыг олж хоолойг даган явсаар Арлын хамгийн том нууц серверийн өрөөнд орж ирнэ. Тэрээр хамгаалтын системийг эвдэж хортой програм суулган дэлхийд даярах лойрын сүлжээг бүрэн хааж орхино. Ажилд усмагс тэр дүүжи рүү залгаж мэдээлэлнэ. Дүүжи би болзоонд явлаа хэмээн гүүг уулын зам дээр машинаас хөөж болгоно. Гүү уурлаж энэ хачин хосуудын юу хийгээд байгааг ойлгож ядна. Удсанчгүй гүү Юримтэй уулзахад серверт асуудал үүснийг мэдэж дүүжид хурцснаа ухаарна. Юрим өрөөрөөгөө гүйж очтол түүний бүх компьютерыг усанд хийчихсэн ямар ч авралгүй болгосон байдаг. Гүйн сүмээс гартал түүний урд алуурчин чулуун хутаг баринд гарч ирнэ. Түүнийг устгах гэж дарих яг тэр эзэгтэй мөчөд дүүжи амжиж ирнэ. Нэг талд нь мэрэгжлийн таглуулч, нөгөө талд нь цус хөлсний алуурчин. Хоёр сэлдэг тулаанчийн өхлийн тулаан эхэлнэ. Ширүүн тулааны чулуун суларч ухаан алдуулдаг тариагаа дүүжид шахах гэж оролдох боловч дүүжи түүний гараараа холдуулан өнөөх өхлийн тариаг өөрийн бие рүү бүрэн шахаж орхив. Гүү сүмийн нууц өрөөрөө гүйж ортол сервер нь бүрэн зогсчихсон байв. Тэр бүр галзуурч дүүжи рүү залгаад чи яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ гэж орилоход дүүжи холоос маш үднэр чиний луурцсан тэр гим зэмгүй хүмүүс эхчүүд аавынхаа бэлийг авах гэж гахаа хагалсан тэр жаахан охины төлөө би тэдэнтэй маш ойрхон байдаг юм гэж хэлнэ. Гүү эцэст нь дүүжигийн очсон газар болгонд яагаад хүмүүс хөхөж алга болдог байсныг ухаарна. Тэрээр Арлын хэмжээнд төгшүүр зарлаж Арлын цагдаа хамгаалагчид бүгд зэвсэглэн гарч ирнэ. Цустай цагдаа нар замыг нь хаагч дүүжи таксигараа тэднийг шууд мөргөн гарна. Юрим араас нь сумам мөндөр болгон хөөх бөгөөд дүүжи машинаа эргүүлж пак ахын машиныг бусад хүмүүсийг аван гатлаг онгоц руу цухтах замыг нь засаж өгнө. Яг энэ үед тэдний өөдөөс нэгэн машин улангасан дайрч ирэх бөгөөд дүүжи жолоогоо эзэгтэй мөчөд мушгиж өглөө аюулаас арай хийм мултарч чадсанаар энэхүү хэсэг өндөрлөнө. Дүүжигийн машин дайснуудад бүслэгцээр эцсийн дүндээ далайн эрэг рүү туugдчихно. Түүнд ухрах зам байсангүй. Хамаг хүчээрээ хааз хасаж эсэргүүцсэн ч нэмэргүй болж баргал боож өгөхтөрөө тулж байтал гинэт машиных нь нэг нь нууц функцэн санаанд орно. Тэрээр асаах тавчлуурыг дармагц машинаас асар хүчтэй захилгаан гүйдэл татарч дайснуудын машины захилгаан системийг тэр жигт шатааж орхих нь тэр. Энэ нь үнэндээ пак ахын машинд нь нууцаар сулгаж өгсөн нууц зэвсэг байсан бөгөөд дүүжигийн амийг эзэгтэй агшин даврна. Гэвч уснаас гарсан загас шиг залжингуу зугтаж амжин кано завин дээр суучгаад бүр эргэж харан би бүх зүйлийг тгээс эхэлж босгоно гэж дүүжиг өдөн занл хийлнэ. Харамсалтай нь дүүжи түүнд дахиж ямар ч боломж олгосонгүй. Хөдөлгөөрлөө нь чиглүүлсэн ганцхан оновчтой буудал кано завыг далаад юуж өгөө дэлбэлж өнөө хуучин прокурорын лойрын эзэнт гүрнийг албан ёсоор зэгцэлнэ. Бун сэтгүүлч насан туршийнхаа том сурвалжлагыг авч солонгон таксины баг даалгавар амжилттай дуусган баяр хөөртэйгээр үхрийн мах шарж идэхээр тохирно. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.